хэрэгтэй. Ихэнх хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг удаа цэжилсэн бол за одоо болчлоо гэж бодонгод дараагийн удаа үгээ харсан чинь сандгүй тэгмүүд мартчихлаа гэж өөрийгөө ингээд зэмлээд байдаг цаг үрээд байгаа юм шиг санагдаад амар хэрэггүй ингээд бичээд байгаа юм шиг санагдаад энэ аргыг зохиож исэн. Нэг ийм үг байгаад тах шүү гэсэн. Энэ маань л тэрхрээ би гэдэг үг шүү. Тэгээд тархин дээр байнга нэгэ бодно гэсэн. За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Бичлэгтээ дахин давтаа морил. Өнөөдрийн бичлэгтээ би та бүхэнд би хэрхэн өдөр 100 үг цэжилдэг вэ гэдэг бичлэгээр хэлсэн болоод байна. Өмнөх бичлэгтээ би хэл хэрхэн сурсан талаараа та бүхэндээ хаалцсан байгаа. Хэл сурахад мэдээж хамгийн чухал зүйл үг. За хэрвээ ямар нэгэн бит гэж ярих юм бол үг гэдэг маань тэрний молекулууд шүү дээ. Молекулууд нэгдэж нэг бий болгодог шиг үгнүүд нийлж тухайн хэлээр ярих бид нар сүрийг бий болгодог. Тийм болохоор үг гэдэг бол альва хэлэнд хамгийн чухал зүйл байдаг. Ялангуяа ямар нэгэн хэлний шалгалтыг мэдэж байгаа бол үгийн сан маш баялаг байх хэрэгтэй. Хэлнэл гэхээр эцгийн 4 буюу 4-р түвшин 1200 үгтэй, 5-р түвшин 2500 үгтэй. 6-р түвшин 5000 үгтэй солонгос хэлнээс ч гэсэндээ адилхан хэрвээ 6-р түвшин авъя гэх юм бол 6000 үгний мэдлэгтэй байх хэрэгтэй. Их мэдчлэнгээр юм шаардлагууд байдаг. Заавал хэлний шалгалтч гэлтгүйгээр ямар нэгэн хэл сурж байгаа бол үг цээжлэх шаардлага гардаг. Ямар нэгэн шалгалтанд бэлдэж байгаа зорилгоор биш зүгээр хэл сурыг гэж бодоод сурч байгаа тохиолдолд заавал начин гэж өдөрт 100-100-аар нь цээжлэх шаардлага өөрийгөө тийг зовоох шаардлага өдөрт 10 цээжлээд явах юм бол сард 300 юм байлгтай болно шүү дээ. 365 3650 үг цээжлэн гэх мэтчлэнгээр явах боломжтой. Миний хувьд гэх юм бол би хэл сурахтаа дандаа л ер нь хэлний шалгалтанд бэлдэж авсан болохоор айгүй их үгийг зэрэг цээжлэх тийм шаардлагатай болж эхэлж байсан. Тийм ч учраас өөртөө юм нэг арга зохиогоод тэрүүгээрээ дамжуулж өнөөдрийг хүртэл үгнүүдээ цээжилж явдаг. Хүний ой сүнж яаж ажилладаг вэ гэхээр урт хугацааны ой сүнж болон богино хугацааны ой сүнж гэж байдаг. Бид нэр ихэнх тохиолдолд богино хугацааны ой сүнж үгээ хийчихэл тэгээ буцаага марчдаг. Тэгэнгүүтээ тэгэл ямар тэнэг юм бэ? Би нүгэ марцчлаа. Дахиж одоо цээжлэе гэж айгүй шаналал зовоол байдаг. Гэтэл ихэнх үгнүүд манлаад ирэхээр энэ богино хугацааны ой сүнж рүү орсны дараа бид нэр буцаагаад урт хугацааны ой сүнж рүү оруулах хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол бид нэр урт хугацааны нүгийг цээжлэж чаддаг болно гэсэн. Жишээ нь миний одоо ихтэй сурж байхад байсан үгнүүд л одоо ч гэсэндээ миний тархинд дэдэг хэрэгэлдэг болохоос хэрвээ жоохон сэргээчих юм бол айгүй сайн сэргэнэ гэдгийг бол би мэдж байгаа. Миний одоо энэ шинжлэх ухаан дээр суурилсан арга маань л тэгэхээр нийт 3 хэсэгт хуваагддаг. За эхний хэсэг маань л тэгэхээр active recall гэдэг энэ арга байгаа. За энэний талаар би илүү дэлгэрэнгүй цаашдаа өргөжлөлөд ярих болно. 2 дахь хэсэг маань болохоор өглөө чангаар унших. 3 дахь хэсэг маань л тэгэхээр space recall буюу одоо цээжилсний дараагаар дахиж дуудах юм 3 хэсэгт хуваагдсан юм арга байгаа. Тархины хүчин чадлыг хэлбэл айгүй дутуу үнэлдэг юм шиг. Олон зөв арга техникээр үзэх юм бол тарих бол өдөрт хэдэн ч үг цээжлэх боломжтой гэж бол би боддог. За хамгийн ихний аргаас эхэлцгээе. За хамгийн ихний арга маань л тэгэхээр active recall гэдэг арга. За би энэ аргыг яаж болж ирсэн бэ гэхээр би яг анх хэдэд л үзээ сууж хахад ингээд үг мэдээ цээжлэх шаардлагатай болно. Өдөрт багш 30 хүчлээ цээжил гэдэгсэн. Тэгэл бид нар цээжлэх гэж ингээд би гэдэг үг ахмал оо гэж ингээд нэгээд бичээл. Заримдаа би шаал бүр юм бодоо за өглөө үед хүлээ орой үед хүлээ гэртээ орчод явах хүлээ өрөөндөө ороод явах хүлээ хин дөрүүлжсэн дөрхол гэл гар нь болохоор ингээд воо гэж ингэж бичээд орч гэхдээ ингээд тархин ингээд шаал өөрчлөж ингээд тэний явж исэн болохоор надаа ингээд айгу цаг үрээд байгаа юм шиг санагдаад амар хэрэггүй ингээд бичээд байгаа юм шиг санагдаад энэ аргыг зохиож исэн. Гэхдээ ингээд тэр үедээ би бол ерөөсөө active recall гэдэг энэ аргыг ерөөсөө мэддэггүй байсан. Дараа нь ингээд том болоод судлаад үзсэн чинь би яг ингээд зөв арга олцсон гэж хэлээд байсан байгаа байхгүй юу. Энэ аргыг хэлхээс өмнө л хэрвээ та ямар нэгэн хэлийг сурч эхэлж байгаа бол ялангуяа ханцтай холбоотой хэлийг сурч эхэлж байгаа юм бол булчиндаа бид нэр тэр үгийг яаж бичих талаар мэдээллийг бол заавал суулгах хэрэгтэй. Жишээ нь би во гэдэг үгийг энэ шугамын дараа энэ шугамыг татна, энэний дараа энэ шугамыг татна, энэний дараа энэ шугамыг татна гэж гармааны энэ нь дадаагүй байх юм бол хэдийн миний тарих бичиж чадж байгаа ч гэсэндээ гармаан тэрийг санаж бичиж чадахгүй гэсэн үг. Монгол хэлэнд бол бид зүүнээс баруун жишээ ингэ биччихдэг тийм үү. Тэгвэл ханцтай хэлэнд чинь тэр чиний дөрвөлжин дотор маш олон зураас ингэж бичдэг болохоор гарын булчиндаа суулгах гэдэг бол маш чухал. Тэгээд та ямар нэгэн хэлний анхан шатыг давцсан 300-аас 500 гээд давцсан. Тэрний дараагаар маш олон үг зэрэг цээжлэх шаардлагатай болсон байх юм бол миний энэ аргыг хэрэглэж үзээрэй гэж та бүхэндээ зөвлөё. Хэлээ сурдаг байхдаа бол би ерөнхийдөө л дэвтэр дээр бичиж сурч байсан. Гэхдээ одоо бол iPad руу нүүсэн байгаа. Одоо бол та бүхэнд iPad дээр бичиж харуулж та бүхэн бол энэ аргыг хэрэглэхэд бол заавал iPad дээр байх шаардлагагүй зүгээр дэвтэр дээрээ бичиж хэрэглэсэн ч болно. Одоо бол би нөгөө нэг аюул олон цаас чирж явахаас жоохон залхуураад iPad руу нүүсэн байгаа. Энэ маань л тэгэхээр дэвтрээ болоод ирэхээр аюул олон юм зураасаар хуваагаад төрчих. Энэ нэг гоё гişгэн таад шугамж байгаа гоё зураг. Би одоо зүгээр таад харуулж байгаа болохоор зүгээр баримж байгаарай газ татаач. Жишээ нь ямар ч за cloud, access or new fall or ямар нэгэн shrink or nature. Багц юм уу бичиж байгаа. Энэ үгийг мэдгүй байна гэж хэлсэн. Энэ үгийг тавах чинь. Үлхэн mirror хэдүүлээ энэ тавыг юу гэсэн мэдгүй цааш нь үг ингээд бодчих. За тэгэнгүүтээ энэ арталт нь л ирэхээр
орчуулгыг бичиж надад жишээ нь таад эхний шугамн дээр нь болохоор шинүүгээ бичээд артлынхан шугамн дээр нь орчуулгыг бичиж байгаа гэсэн. Upload гэдэг маань л хуцас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шууд бичнэ хуцас. Миний уучлаарай би амар муухай бичдэг. Манай математикийн багш хүртэл намайг амар муухай бичдэг гэж хэлжсэн. Математикийн багш шүү дээ. Тийм намайг айгу хурдан ярьдаг гэдэг. Энэ бол хурдан ярих шиг нь лайфстайл. Би ер нь л айгу хурдан бичиж хурдан ярьдаг. Тэгээд хурдан бичдгээс манд бол тийм үү? Яа ер нь л айгу муухай бичдэг. Надаас битгий сураарай та бүхэн айгу бичдэг. Маа дүүнэр бол бүгд айгу гоё бичдэг. Би л айгу муухай бичдэг. Гэтэ ямар ч тач өөрийнхөө бичиг бол ойлгодог. Өөрийнхөө бичиг ойлгож чадвал шүү дээ. Би тохиолдолд би ингээд энийг ингээд дуусгаар шууд ингээд биччихдэг. Энэ цаасан дээр бол мэдээж 30-аад орчим бичдэг. Тэдэрт яг энэ хуудсыг 3 удаагаар бичээд нэг ирээдүг. За заримдаа ингээд 100 болоход ингээд ер нь хэдэн ч үг тэр үед өдөртөө боломжтой байгаагаар ер нь л бичдэг гэсэн. Солонгос хэлийг бол би ингээд бүтэн цагаар сурч чадаагүй. Гэхдээ тэд англи хэлийг бол би яг л бүтэн цагаар сурсан болохоор өдөртөө бол надад 100 үг цэжлэх хангалттай зав байсан. Гэхдээ ер нь бол яг энэ аргаар энэ үгийг цэжлэхэд бол яг нэг их цагт шаардлагагүй. Би бол хятад хэлийг яг сурдаг байхдаа бол нэг 30-аад үгийг бол 15 минутанд л яг энэ аргыг ашиглаад цээжилчдэг байсан. Энэ мөрөнд хэдүүлээ хараад бичнэ. За хараад бичнэ. За хараад бичихтэй яах вэ гэхээр жишээ нь англиуд дээр чинь хуцас гэдэг үг юм байна шүү дээ. Гээд нэг удаа ингээ хараад бичнэ. За meal гэдэг маань болохоор хоол гэсэн үг юм байна. За drink гэдэг маань болохоор уух гэсэн үг юм байна. Nature гэдэг маань болохоор байгаль гэсэн үг юм байна. Mirror гэдэг маань болохоор тэрхээрээ тэл гэсэн үг юм байна. Ингээ хараад нэг удаа биччихнэ. За энэний дараагаас яах вэ гэхээр та тэрвээ дэвтэр дээр бичиж байгаа юм бол энэ хэсэг дээр нь шууд нэг цаас тавиад энэ артлынхаа нөгөө нэг калибрыг орчуулгын бичсэн байгаа хэсгээ нуучин гэсэн. Би болоод тэрхээрээ шууд ингээд iPad ингээд томруулаад харахгүй болчихдог. Тэгэнгүүтээ энэ хэсгээ болохоор харахгүй бичин гэсэн. Орчуулга маань clouded чи юу вэ гэж бодно. За clouded гэдэг маань түрүүн би нэрээ хувцас гэсэн шүү дээ. Тэгэхээр clouded маань хувцас юм байна. Meal гэдэг маань хоол штэ нэрээ гэж бичингүүтээ ranching гэдэг үгээ би юу гэдэг үг вэ гэдгийг мартцсан. За тийм бол би энэ удаа зүгээр хэрвээ би ингэж бичиж байхдаа санахгүй байх юм бол нэг удаа харж болно. Drink гэдэг маань уух гэдэг үг байсан шүү дээ гэж ингэ санаад дахиад доошоо. Nature гэдэг маань болохоор түрүүн би байгаль гэдэг үг бичижсэн. Mirror гэдэг маань л тэрхээрээ тойл гэсэн үг. Гэх мэтчлэнгээр ингээд уртлынх нь харахгүй нэг удаа бичнэ. За энэний дараагаас яах вэ гэхээр буцаад уртл дээрээ цаасаа тавьчихна. Уртл дээрээ цаасаа тавингуудаа зөвхөн монгол орчуулга хараад англиараа ингэж бичнэ гэсэн үг. За хувц гэдэг маань би түрүүн cloud гэж бичижсэн. Хоол гэдэг маань болохоор meal байсан. Уух гэдэг маань юу вэ? Дахиад уух гэдэг үгээ марцчлаа. Урагшаага ингээд харчих болно. Drink штэ нэрээ уух гэдэг маань drink. Байгаль гэдэг маань болохоор nature. Тойл гэдэг маань л тэрхээрээ mirror гэж бичнэ. Гинэ анх сурж байхад бол та заавал 30-30-аар нэг зэрэг бол цэжилж чадахгүй ах гэж би бодож чинь багаар тархиад тасгаад эхлээд 5 үг дараа нь 10 үг гэх мэтчлэнгээр цэжлэх юм бол илүү үр дүнтэй байх хаа. Энэ аргаар та нар цэжлэх ёстой гэж байгаа юм биш шүү. Хүнд бол маш олон төрлийн аргаар үг цэжилдэг хүмүүс байдаг. Visualizing тийм ингээ харж агаад үг цэжилдэг хүн байдаг, сонсож байгаа цэжилдэг хүн байдаг. Би бол гэхдээ англи хэлийг анх сурдаг та харж байгаа цэжилдэг байсан. Тэгсэн чинь хятадд сураад ихэсэн бигтэй дэл чинь заавал нөө ханцтай болохоор ингэж бичиж гараад адуулах шаардлагатай болохоор бичиж сурахаас өөр аргагүй болсон. Тэгээд хятадыг бичиж сурсан чинь би цаашаа бүх хэлийг ингэж бичиж сурдаг болсон байсан. Тэгэхээр өөрийнхөө яг ингэж сурдаг аргаа болоод өөртөө тийм тохирсон аргаар бид цэжлэх юм бол илүү үр дүнтэй байдаг. Миний хувьд л тэгэхээр ингэж бичих бол хамгийн үр дүнтэй байдаг. Дэлчин бол бусад хэлийг бодох юм бол арай өөр хөг гэж зүйл байдаг шүү дээ. Хэрвээ та бүхний дунд хятад дэлчин юм ямар нэгэн ханцтай сурж байгаа хүн байх юм бол би яаж сурдгаа бас энэ дээр харуулж байна. Үгээ ханцтай нь бичээд энэ дээр нь болохоор орчуулгыг биччихдэг. Идэх гэдэг үг байлаа гэх юм бол энэ маань болохоор идэх гэсэн үг шүү дээ. Тэгээд аашаа fun гэх юм бол хоол гэсэн үг. Их мэдчлэнгээр ингэж орчуулгын ханцтай хамт биччихдэг. Тэгэнгүүтээ энэнийхэн харалтаа нь л адилхээрээ дуудлагын биччихдэг. True option чинь true fun гэдэг чинь идэх гэх мэтчлэн ингэж бичэнгүүтээ танайг халаа бичээрэй би бол зүгээр яраад ингэ биччихлээ шүү. За тэгэнгүүтээ түрүүнийхтэйгээ адилхан нэг удаа харч чинь за гэдэг маань л адилхээрээ би гэсэн үг юм байна. Дуудлагынхаар гэж уншд юм байна. За true гэдэг маань л идэх гэсэн үг юм байна. Тэгээ true гэж уншд юм байна. Fun гэдэг маань л тэрхээрээ хоол гэсэн үг юм байна. Нэг fun гэж уншд юм байна гэж бичингүүтээ яг түрүүнийхтэй адилхан бараамжил дээрээ шууд цаас тавиад за энэ маань юу лээ? Гэж уншдаг гэсэн түрүү энэ маань болохоор true гэж уншдаг гэсэн энэ маань л тэрхээрээ fun гэж уншдаг гэсэн гэж нэг удаад харангуйтаа буцаагаад нөгөө тал дээрээ цаасаа тавиад артлаас надад жишээ нь за гэж уншдаг үг чинь түрүү юу байлаа? True гэдэг маань л тэрхээрээ түрүү ингэж бичиж ах шиг байсан. Ингэж биччихлөө яалаа нэг удаа харчи нэр энэ мөн байна. За fun гэдэг маань л тэрхээрээ ийм байсан. Их мэдчлэнгээр
гарагшаага дуустал нь энэ мөрөө яваад л байна гэсэн. Энэ мөрөө ингээд дуустал нь бичнэ. Оо гэдэг маань ингэж бичнэ. За гэд би гэсэн утгатай, чи гэдэг маань ингэж бичнэ. Идэх гэсэн утгатай, фан гэдэг маань ингэж бичнэ. Хоол гэсэн утгатай гих мэдчлэн ингээд үгээд цэжилдэг. Ингээд цэжилчих юм бол мэдээж шууд урт хугацааны ойсон руу болохгүй, богино хугацааны ойсон руу орсон гэдүүлээ бодох хэрэгтэй. Энийг дор айгүй олон үгийг цэжлэе гэж ах юм бол ямар нэгэн текстнээс үг авч цэжлэх юм бол айгүй сайн цэжлэгдэг. Яагаад гэх юм бол одоо жишээ нь явуулах гэдэг одоо үг би цэжлж байна гэхэд энэ явуулах гэдэг нь хүнийг явуулах гэсэн үг юм уу? Ямар нэг үйл ажиллагаа явуулах гэсэн үг юм гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ингэж текстнээс авч цэжлэх нь бол айгүй хэрэгтэй гэж боддог. Түүнтэй адилхан цэжлэхдээ өгүүлбэр зохиож бичвэл айг үр дүнтэй гэдэг хүмүүс байдаг тийм. Миний бодлоор тэрхээр нэг дараа маш олон үг цэжилдэг учраас өгүүлбэр зохиол цэжлэх бол мэдээж үр дүн нэг үг болгон дээр ингэж өгүүлбэр зохионо гэдэг маань айгуу тийм цаг удах юм шиг санагдаад энэ нэг өгүүлбэр болгосон зэр текстнээс мэдхгүй хүмүүдэд түүж аваад энэ дээрээ бичээд энэ дээрээ цэжлэнгүүтээ үргэлжлүүлээд дараагийнхаа аргуудаа хэрэглээ явдаг гэсэн. Одоо хэдүүлээ энэ өгнүүдээ бүгдийг богино хугацааны хойсон руугаа хийцэн байгаа шүү дээ. 2 дахь арга маань л тэгэхээр өглөө босоо чангаар унших гэж байна. За 20 дугаар арга хэдүүлээ яах вэ гэхээр хэрвээ текстнээс цэжилсэн бол энэ тэр текстээ чанга 20 минутын турш ч юм уу ингэж эхнээс нь дуустал ингэж уншина гэсэн. Эсвэл дан хоосон үг цэжилсэн байх юм бол хоосон үг шүү. Тэгээ 2 удаа орчуулга нь 2 удаа ингэж чангаар уншиж өгнө. Нэгт аммаан тэр үгийг хэлж даад чинь ихэнх үгнүүдийг бид нэр ингэж хэлдэг мөртлөө яг яриад гаргая гэхээр бид нэр ингэж нөгөө үг нь олдохгүй ч юм уу ингэ хэл хэвлэхгүй тохиолдол гардаг шүү дээ тий. Яг тэр үед болохоор энэ арга маш их тусалдаг. Хоёр дахь юм бол бид нэр энэ 70 тухамсартай энэ үгийг ингэ сануулж байгаа гэсэн. Энэ арга маань болохоор яг нь урт хугацааны ойсон руу оруулах маш том үүрэгэл үзүүлж идэг. Тэгээ уншчлаа, үгээ баттгахчлаа. Дараагийн зүйл маань space recall гэж байна. Тэгээ цэжилсний дараа 7 хоног болон 14 хоногийн дараа тэр үгээ дахиж өөртөө сануулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг удаа цэжилсэн бол за одоо болчлоо гэж бодонгод дараагийн удаа үгээ харсан чинь сандгүй тиймүүд марцчлаа гэж өөрийгөө ингэж зэмлээд байдаг. Гэтэ яг үнэндээ бол тэр үе болол хэл сурах үг цэжлэхэд зайлшгүй байх хэрэгтэй хэсэг. Ингэж марцсныхаа дараа дахиж сэргээсний дараа энэ үгээ бид нэр дахиж эзэж мартахааргүй болж урт хугацааны ойсон руу ордог аа. Тэгэхээр бид нэр үгээ хэрвээ ингэж марцсан байж байгаа дахиад ингэж санаж харахаар байх юм бол эсрэгээрээ яах вэ? Баярлах хэрэгтэй ахна шүү дээ. Өө ашгүй дээ. Энэ үгийг дахиж харж урт хугацааны ойсон руу оруулах боломжтой боллоо гэж бодох нь шүү дээ. Миний хувьд зүүгээ цэжилсэн байгаа. Маргааш нь дахиад уншчлаа. За ингэ нэг удаага нөгөө үгээ сануулчлаа тий. Тэгэнгүүтээ 7 хоногийн дараа нөгөө үгээ дахиад хардаг. 7 хоногийн дараа нөгөө үгээ харахтаа заавал би өглөөдөө ч юм уу заавал нэг цаг гаргаж харах шаардлагагүй шүү дээ. Нэг автобусанд явж байхдаа ч юм уу ямар нэг юмны завсар тааруулаад нөгөө үгээ ингээ хардаг. 7 хоногийн дараа харлаа. Дахиад 14 хоногийн дараа харлаа гэсэн. Тэгэхээр анх цэжилсэн өдрөөс эхлээд 21 хоногийн дараа дахиад нэг удаа харна гэсэн. За анх цэжилсэн өдрийн маргааш 7 хоногийн дараа 14 хоногийн дараа гэсэн 3 удаа нөгөө үгээ дахиж өөртөө сануулна гэсэн. Харсны дараа нөгөө үг чинь жинхнээсээ бид нарын урт хугацааны ойсон хэмжээнд орлоо гэсэн үг. Тэгэхээр нэг тип нэмжлэхэд хүн ондох үед ойсон хэмжээ ерөөхдөө зохицуулж идэг. Тэгэхээр урт хугацааны ойсон руу энийг хий, богино хугацааны руугаа энийг хий, энийгээ устгая гэдэг зүйл болохоор бид нэрийг ондох үед явагддаг. Тийм учраас хэл сурч байгаа үед ингэж өдөр шөнөгүй хичээл хийхийн оронд нойроос аваарай гэж бас хүсэж байна. Хэрвээ та бүхэн нойрны талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол бид яагаад унтдаг вэ гэдэг бичлэгийг үзээрэй. Та бүхэн өөрийнхөө үг цэжилдэг аргатайгаа миний бас энэ үг цэжилдэг аргыг нийлүүлээд олон үг цэжлээсэй гэж хүсэж байна. Тэгээ дараагийн бичлэгтэйгээ уулзлаа. Түр баяртай.